мэдээж Хорхолиус Борхес байгаа. За энэ Латин Америк төдийгүй дэлхийн уран зохиолд бол Борхесын уран бүтээл нь үн цэнтэй сан хомрогт одоо хүртэл тооцогдсоор байгаа. Түүний зохиолууд үргэлжийн маргаан мэтгэлцээ шууган дуулан дэгдээсээр ирсэн гэж хэлж болно. Энийн зохиолчийн ур зүй, сэтгэл зүйн эрэл, за зөрчил шийдлүүд, байгаль нийгмийг мэдэрсэн нарийн илэрхийлэлтэй мэдрэмж харцсан хэцүү тайллуудаас ихтэй гэж хэлж байна. Үүнийг зохиолчийн тойруулзаа уран бүтээлийн өрмөц онцлог гэж бас одоо хэлдэг. За тэгэхээр Маркс бол юу гэдгийг би Борхесын зохиолыг байнга авч явж өдөрт заавал ямар нэг хэсгийг уншдаг гэж. Би хувьдаа энэ суу бэлэгтэн ягаад ч үзэн ядах үе надад тохиолддог. Гэхдээ өөрийн хүссэн бүхнийг нарийн илэрхийлдэг зохиолдох хийл хөгжим нь намайг унших руу ямагт хөтлж байдаг гэж тэмдэглэсэн байдаг нь бас Борхесын уран бүтээл ямар үн цэнтэй бүтээл байсныг одоо энэ хүү хэсгээс харж болж байна. За хар залуугаасаа өтөл насыг хүртэл тэрээр тухайн үеийнхэн Латин Америкийн дэвшилтэд зохиолчтой одоо эсэргүүцэлтэй цаг урд гэж тулгарч байсан нь бас нэлээдгүй хэдэн баримтаас харагддаг. За тэрээр хүчирхийлэл, дайн аллах, улс төрийн нам, хүчний үйл ажиллагаа, харгас дэглэмийг бол тууштай эсэргүүцэгч байсан гэдгээрээ бол өмнөх слайдуудад дурдсан. Тэгэхээр залуу ахуйдаа яруу найргийн төрлөөр гараагаа эхэлж явдал замдаа хүүрнэл зохиол руу бол шилжсэн байдаг. За тэрээр уншигчдын анхаарлыг илүү одоо их татах болсон хүүрнэл зохиол руу бол одоо хүүрнэл зохиолын төрлөөр бичих болсонтой бас холбоотой. За Борхес зохиолтой гол төлөв Латин Америкчуудад учирч одоо хор хүнд хохирол тавьж мэдих аюул занал за сүйтгэлийг өөртчлэн харахыг хичээж одоо хүн хийгээд хорвогийн зам ёсны нцаагдшгүй үннийг шүлэг зохиолтой хурц тодор илэрхийлж байсан. За яруу найрагчийн олз шингэх нарны туяа ажилтууд гэсэн алдартай бүтээлтэй гайсыг халуун нусалтай шатнаагүй очиж үзээгүй хотуудад талархах нь намайг хайсан болоод надад хаягдсан эмэгтэйчүүдэд талархах нь насаараа аясан мэрэгдэж төрдөг хоосон цөлгийн өмнөд зүгчийг алтуулагч зүудэндээ би талархах нь үхэл биеигч ухамсарыгч адилхан л нэрэмдэгт талархах нь өөх өрхий орчлон хорвоогоос өмчлөх юу ч үгүй хүн л эдгээр мөчүүдийг бичихвэ гэсэн гажуудалтууд хэмэх шүлгийн мөртүүдээс нь харж байна. Тэгэхээр энэ шүлгээс харах юм бол шүлэглэлцэн онцлог, мэдрэмж, сэтгэлгээний өвөрмөц, шингэлтүүд за мөн яг тухайн үеийн нийгэм, цаг үе, хүмүүсийн сэтгэл зүй энэ бүх зүйлийг бол маш нарийн хөг өнгө алсаар илэрхийлдэг байсан нь харагдаж байна. Аргентины үндэсний суу бэлэгт зохиолч Борхесын үзэг нэгтмүүд нийлүүл түүний дүгнэлтэд 20 дугаар зууны Латин Америкийн нэг шинэ үеийн уран зохиолын манлайлагчдын нэг гэж үзэх бөгөөд тэрээр өгүүлэлэг эсэ хэлбэрийн богино зохиолоороо илүү алдаршиж, богино хэмжээний зохиолын эмэтгэлд орсон бүтээл нь бүр өөр хоорондоо ямар нэг сэжмээр нөхцөлдөн уялдаж, за нэг гол төлөв утга санаанд захирагдсан өгүүлэлэг бүрийн утга илэрхийлэл нь бие даасан шинжтэж, тухайн төврийн ерөнхий агуулга руу чиглэж зангилагдсан бүтцтэй байсан. За тэдгээр нь хоорондоо холбогдож цог цутгыг илэрхийлдэг онцлогоор нь судлаачид энэ бүтцийг метарома хэмээн тодорхойлсон байдаг. За зохиолч тийм ээ одоо зохиосон цадаг балгасан дунд 7 өдөр бүтээгч за дэлхийн бодрангуй төвөг цогцлоогч алепт зэрэг одоо олон бүтээл төвөрмснийг нэгтгэн Борхесын номын цуврал бүтээлүүд дэлхийн олон хэлний орчуулагдаж 2000 онд Оросын албаны улсын Санкт Петербургийн Амфора хэмээн хэвлэлийн газар хэвлэгдэж орчуулагдсан гарч ирсэн. За Борхес нь бол Латин Америкийн өөрийн үеийн зохиолчдоос ялгарх онцлог нь өрөндийн үзлийг тууштай баримтлагч, талархагч, харин социалист үзэл коммунист дэглэмийг өрөөснүүдээрээ харахыг хүсдэг уран бүтээлч байсан гэж харж байна. Чухам энэ үзэл баримтлал байр суурь ертөнцийг үзэх үзлээрээ дэлхийн уран зохиолд өөрийн байр суурь олж уран зохиолын томоохон оргил болж чадсан. Нобелийн шагналтны энтэй ил уран бүтээлжүүл түүнийг хүртэг хувь дутагдсныг бол одоо Нобелийн шагнал хүртэг хувь дутагдсны нэг байсан гэж бас судлаачид харамсангүй өгүүлдэг. За түүний амьдарч бичиж тойрож авсан одоо цаг үед бол Аргентины уран зохиолд олон аюулслаг зохиолчид төрсэн хэдий ч Борхесийг давж гараагүй гэж бас одоо түүний судлагчид тийм ээ Борхесын уран бүтээлд дуртай, хайртай одоо хэн бүхэн бол тодорхойлж байгаа. За харин түүний одоо их бүтээлийн анд болох хуулийг картасаар бол яг л түүнтэй энэ зэрэгцэн гэж дүгнэх уншигчийн одоо энэ одоо дөрцгөөц хэмжээнийх юмаа гэдгийг одоо уншигчид бас одоо хүртэл дүгнэдэг. За хуулийг картасаар
Түүний одоо бүтээлийн хамт байхаас гадна энэ Борхесийг энэ ч одоо шавь байсан. Тайван. За энэ Борхесын араас орно. За тэрээр хүчирхийлэл, дайм аллах, улс төрийн нам, хүчний үйл ажиллагаа, харгас дэглэмийг бол тууштай эсэргүүцэгч байсан гэдгээрээ бол өмнөх слайдуудад дурдсан. Тэгэхээр залуу ахуйдаа яруу найргийн төрлөөр гараагаа эхэлж явдал замдаа бол хүүрнэл зохиол руу бол шилжсэн байдаг. За тэрээр уншигчдын анхаарлыг илүү одоо их татах болсон хүүрнэл зохиол руу бол одоо хүүрнэл зохиолын төрлөөр бичих болсонтой бас холбоотой. За Борхес зохиолтой гол төлөв Латин Америкчуудад учирч одоо хор хүн хохирол тавьж мэдих аюул занал за сүйтгэлийг өөртчлэн харахыг хичээж одоо хүн хийгээд хорвогийн зам ёсны нцаагдшгүй хүнийг шүлэг зохиолтой одоо хурц тодор илэрхийлж байсан. За яруу найрагчийн олз шингэх нарны туяа гажилтууд гэсэн алдартай бүтээлүүдийн өнгө хэсгийг нь аваад үзэх юм бол халуун үнсэлтээр шагнаагүй уруултал алдартай бүтээлийн өнгө хэсэг халуун үнсэлтээр шагнаагүй очиж үзээгүй хотуудад талархах нь намайг хайсан болоод надад хаягдсан эмэгтэйчүүдэд талархах нь насаараа айлсан мэрэгдэж төрдөг хоосон цөлгийн өмнөд зүгчийг алтуулагч зүудэндээ би талархах нь үхэл биеигч ухамсрыг ч адил нэрэмдэгт үхэл биеигч ухамсрыг ч адилхан нэмэр за үхэл биеигч ухамсрыг ч адилхан л нэрэмдэгт талархах нь өөх өрхий арчлан хорвоогоос өмчлөх юу ч үгүй хүн л эдгээр мөчүүдийг бичихвэ гэсэн гажуудалтууд хэмэх энэ шүлгийн мөртүүдээс нь харж байна. Тэгэхээр энэ шүлгээс харах юм бол шүлэглэлцэн онцлог мэдрэмж сэтгэлгээний өвөрмөц шингэлтүүд за мөн яг тухайн үеийн нийгэм цаг үе хүмүүсийн сэтгэл зүйн энэ бүх зүйлийг бол маш нарийн хөг өнгө арсаар илэрхийлдэг байсан нь харагдаж байна. За бид бүхэн Латин Америкийн уран зохиолын тухай лекцийн хичээл дээрээ үзсэн. Тэгэхээр та бүхэн энэхүү лекцтэй холбоотойгоор семинарын хичээлийг Габриэл Гарсиа Маркесийн Дахлын үеийн дурлал, за мөн Лео Борхесийн Сэрэ замын цэцэрлэг, Айлв, Хагацаагч эмэгчин их зэрэг бүтээлүүдээс болон Картасарын цоочтой хаалга бүтээлүүдээс сонгон семинарын даалгаврыг хийж гүйцэтгэв нэ. За ингэхдээ тухайлбал Дахлын үеийн дурлал зохиолыг та сонгон авсан болвол зохиолын ерөнхий агуулга зохиол буюу зохиолоо уншаад мөн энэ Дахлын үеийн дурлалтай холбоотой эрдэм шинжилгээний одоо нэмэлт өгүүлэл, ийтгэл, судлаачдын бүтээлүүдийг нэмж цуглуулна. Ингээд та бүхэн Дахлын үеийн дурлал Габриэл Гарсиа Маркесийн уран бүтээлийн онцлогийг нь үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн судлаад семинарын хичээлдээ бэлднэ гэсэн үг. Энэхүү семинарын хичээл маань 5 онооны одоо үнэлгээтэй бөгөөд та нийт одоо энэхүү хичээлийн хөтөлбөрийн хүрээнд 30 оноо цуглуулахаас 5 оноог нь авна гэсэн байна.